Бидний амьдралд аливаа юмсын боломжийн тоог судлах хэрэгцээ шаардлага өдөр бүр гарч идэг. За жишээлбэл 1-8 цифрээр цифр давтаагүй 8 оронтой тоо хэдийг зохиож болох вэ? 99-оор ихэлсэн утасны дугаар хэд байж болох вэ? За даваа гарагт орох 5 хичээлийн хуваарийг хэдэн янзаар сонгож болох вэ? Ангийн 15 хүүгэн 10 охиноос 3 хүүгэн 2 охин оролцсон багийг хэдэн янзаар сонгож болох вэ? Гэх мэтлэн бодлогод байж болох юм. 1-8 цифрээр цифр давтаагүй 8 оронтой тоовол 40,320 ширхгийг зохиож болох нь байна. 99-оор ихэлсэн дугаар сая ширхэг. Даваа гарагт орох хичээлийн хуваарийг 120 янзаар зохиож болно. Ангийн 15 хүүгэн 10 охиноос 3 хүүгэн 2 охинтой багийг бол 2275 байдлаар сонгож болох нь. За тэгвэл юмсын тоолон болох тусам бидэнд бол тоолоход бэрхшээл гардаг. Өөрөөр хэлэх юм бол энэ 40,320 боломжийг, сая боломжийг нэг бүрчлэн бичиж тооцоолоход бол цаг хугацаа нэлээд шаарддаг. Тэгэхээр энийг богино цаг хугацаанд хялбар аргаар бодох. Өөрөөр хэлбэл уулын чинээс сэтгэж будааны чинээ бичгэлэл хийдэг энэ ухаан бол комменторик юм. Тэгэхээр комменторикийн бодлогуудыг бодох үндсэн ойлголт бол факториал гэсэн мэдлэг байдаг. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бүгдээрээ тооны факториалын тухай энэ факториалыг ашиглан өмнөх жишээн дээр гарсан шиг бодлогуудыг хэрхэн бодож асуудлыг шийдвэрлэх талаар судална. Бид түрүүн 1-8 цифрээр цифр давтагдахгүй 8 оронтой тоовол 40,320-ыг зохиож болох талаар түрүүн харсан. За тэгвэл энийг арих хэлбэршүүлээд цифрыг цөөрүүлээд 1-5 цифрээр цифр давтагдахгүй 5 оронтой тоо хэдийг зохиож болох бодож харъя. Энэ бодлогыг бодохын тулд бүгдээрээ 1-5 цифрээр цифр давтагдахгүй гэж байгаа учраас эхний 1-р байранд бол энэ 5 цифрийн алийг нь бичиж болох юм. 2-р байранд жишээ нь эхний байранд 2-ыг бичсэн бол 2 дахь байранд 1, 3, 4, 5 гэсэн цифруудыг бичнэ. Энэ мэтчлэн эндээс энэ 1-ийн дараа мөн 4 цифр, 3-ын дараа 4 цифр, 4-ийн дараа 4 цифр, 5-ын дараа 4 цифр гэх мэтчлэн явна гэсэн үг. Дараагийн удаа 3 дахь байранд эхний байранд 2-ыг, 2 дахь байранд 1-ийг бичсэн бол 3 дахь байранд 3, 4, 5 гэсэн сонголт байж болно. Энэ мэтчлэн энд 3 цифрийг бичиж болно. Эхний байранд 2-ыг бичсэн, 2 дахь байранд 1-ийг бичсэн, 3 дахь байранд 3-ыг бичсэн, 4 дахь байранд 4 ба 5-ын аль нэгийг бичиж болно. Бүгд адилхан 4 дахь байранд бол үлдсэн 2 цифрээс аль нэгийг нь бичиж болно. 5 дахь байранд бол үлдсэн 1 цифрийг бичиж болно. Жишээлбэл 21,345 гэсэн тоо харагдаж байна. 42,135 гэх мэтчлэн. За энийг математикт мөчөр ургуулах арга гэж нэрлэдэг. Мөчөр ургуулах аргаар нийт 1-5 цифр давтагдаагүй хэдэн тоо бичиж болох вэ гэхээр 120. За энэ 120-ыг мөчөр ургуулах аргаар хэрхэн бодсон гэхээр за эхний байранд 5 мөчөр. Тэгэхээр 5-ыг 4-оор үржиж энд бол нийт хэдэн мөчөр байгаа вэ гэхээр 20 мөчөр байна. За 20 мөчөр болгоноос 3 мөчөр ургасан учраас 60 мөчөртэй боллоо. 60 мөчөр болгоноос мөн 2 мөчөр салаасан учраас 120 салаатай буюу 120 мөчөртэй болсон. Тэгэхээр 120-ыг за энэ мөчөр болгоноос 1 мөчөр ургасан гэхээр 120-ыг 1-ээр үржиж 120 мөчөр буюу 5 оронтой тоо 120-ыг зохиочлох нэ. Бүгдээрээ өмнө утсан зарим нэг мэдлэгээ эргэж сэргэн саний. 2 гэсэн 5 ижил нэмэгдэхүүний нийлбэрийг 2-ыг үржих нь 5 гэсэн товч хэлбэртэй бичиж болдог. 3 гэсэн нэмэгдэхүүнийг n удаа нэмсэн нийлбэр нь 3-ыг n-ээр үржсэн үржүүртэй тэнцвэр. За 4 гэсэн үржигдэхүүнийг 5 удаа бичсэн байна. За энэ бичвэрийг товчоор 4-ийн 5 зэрэг буюу зэрэг дэвшүүлэх үйлдэл гэдэг. 4 гэсэн үржигдэхүүнийг n удаа үржүүлсэнийг 4-ийн n зэрэг гэсэн зэрэг дэвшүүлэх үйлдэлээр илэрхийлдэг. Бид өнөөдрийн хичээлээр өмнөх бодлогон дээр үзсэн 1-5 хүртэлх тоог үржүүлэхэд 120 гарсан. Тэгвэл энэ бичвэрийг хэрхэн хялбар бичиж тэмдэглэж нэрлэдэг вэ?
Нэгээс эхлээд дистраасан натурал тоонуудын үржүүрийг хялбар аргаар яаж олох вэ? Илэрхийлийг хэрхэн яаж хялбарчлах вэ? За мөн ийм үржүүр агуулсан тэгштгэл, тэнцэтгэл бишийг бодох талаар үзнэ. Хоёрыг үржих нь нэгийг үржих нь хоёртой тэнцүү бөгөөд үржигдэхүүний байрыг солиход үржүүр өөрчлөгдөхгүй. Тэгэхээр энэ үржүүрийг ингэж тэмдэглэх ба энэ үржүүр хоёртой тэнцүү байна. Агуурыг үржих нь хоёр үржих нь 1, 2, 3 үржүүртэй тэнцүү бөгөөд энд бол үржигдэхүүнийг буур харинбээр бичсэн, энд бол өсөх харинбээр бичснээр ялгаатай. Энэ дистраасан 3 тооны үржүүрийг ингэж тэмдэглэдэг. Энэ үржүүр бол 6-тай тэнцүү байна. Ани 6, 5, 4, 3, 2 үржих нь 1 гэсэн энэ 6 тооны үржүүр нь 1, 2, 3, 4, 5, 6-гийн үржүүртэй тэнцүү байна. Энд бол буур харинбээр бичигдсэн байна. Энд бол өсөх харинбээр бичигдсэн. Тэгвэл энэ 5 тооны үржүүр нь энд өмнө бодсон ёсоор 120-той тэнцүү байсан. Тэгэхээр 120-ыг 6-гаар үржээд 720 гарсан ба ингээд нэгээс эхлээд дистраасан 6 тооны үржүүрийг бол товчоор ингэж тэмдэглэх нэ. Нэгээс эхлээд дистраасан 7 тооны үржүүрийг товчоор ингэж тэмдэглэнэ. За энэ үржүүр бол 5040-тэй тэнцүү байна. 5040-ыг өмнөх бодлогыг ашиглаад яаж гаргах вэ гэхээр 6 хүртэлх тооны үржүүрээ 5720-ыг 7-оор үржээд 5040 гарсан байна. Нэгээс эхлээд дистраасан n ширхэг натурал тоонуудын үржүүрийг n тооны факториал гэж нэрлэдэг. За ингээд энэ n тооны факториалыг n анхаарлын тэмдэг гэсэн энэ бичиглэлээр тэмдэглэдэг байх нь байна. Өөрөөр хэлбэл n-ийн факториал гэдэг бол нэгээс эхлээд 1, 2, 3, 4 гэх мэтлэн дистраасан n ширхэг тоо. n-ийн өмнөх тоо бол n-1. n-1-ийн өмнөх тоо бол n-1-ээс нэгийг хасахад бол n-ээс хасах нь 2. N-ээс хасах нь 2-ын өмнөх тоо бол мөн эндээс нэгийг хасахад бол энд n-ээс хасах нь 3 гэж гарч ирэх ёстой. Энэ факториал гэдэг энэ бол үржигдэхүүн гэсэн утгатай, фактор гэдэг үгнээс гаралтай. Факториалын энэ тэмдэглэгийг бол анх 1808 онд Английн эрдэмтэн Крамп хэрэглэсэн. Тооны факториалыг өмнөх тоонуудын факториал оролцсон үржүүр хэлбэрт бичиж болдог. За жишээлбэл 3-ын факториалыг 2-ын факториалаар задлж бичье. 3-ын факториал гэдэг нь бидний өмнө хөтөлгцөнд харснаар 1, 2, 3-ын үржүүр. Тэгэхээр 1, 2-ын үржүүр гэдэг бол 2-ын факториалтай тэнцүү. Ингээд 2-ын факториалыг 3-аар үржихэд бол 3-ын факториалтай тэнцэж байна. 4-ын факториалыг 3-ын факториалаар задлж бичье. Тэгэхээр 1-ээс 3 хүртэлх тооны үржүүр нь 3-ын факториал, үржих нь 4-тэй тэнцүү байна. 6-гийн факториалыг 4-ийн факториалаар задлаа. 6-гийн факториалыг дэлгэрэнгүй бичвэл 1-ээс 6 хүртэлх тооны үржүүр. Энэ 4 тооны үржүүрийг факториал ашиглаад товчоор бичвэл 4-ийн факториал, үржих нь 5, үржих нь 6. Тэгэхээр эндээс харахад 6-гийн факториалыг бид 4-ийн факториалаар задлахдаа 4-ийн факториал гэж бичээд 5, 6 гэж бичихнэ. 7-гийн факториалыг 5-ын факториалаар задлвал 5-ын факториал 6, 7. Тэгэхээр нөгөө 7-гийн факториалаар задлж байгаа учраас 7 хүртэл үржүүр маань бичигдэх ёстой гэсэн үг. N дээр нэмэх нь 3-ын факториалыг n-ийн факториалаар задлая. Тэгвэл n-ийн факториалаар задлахаар энэ 5-ын дараагийн тоо 6, 6-гийн дараагийн тоо 7 байдаг бол n-ийн факториалын дараагийн тоо бол n дээрээ 1-ийг нэмсэн. За n дээр нэмэх нь 1-ийн дараагийн тоо n дээр нэмэх нь 1 дээр 1-ийг нэмэхэд n дээр нэмэх нь 2. N дээр 1-ийг нэмэхэд бол n дээр нэмэх нь 3 болж байна. Эндээс x-ээс хасах нь 2-ын факториалыг x-ээс хасах нь 4-ийн факториалаар задлж бичиж. X-ээс хасах нь 4-ийн факториалыг үржих нь энэ дээр 1-ийг нэмэхээр x-ээс хасах нь 4,
нэмэх нь 1 гэдэг нь x-с хасах нь 3 болно. X-с хасах нь 3 дээр 1-ийг нэмэхэд x-с хасах нь 2 болж байна. Тэгэхээр x-с хасах нь 2-ын факториалыг x-с хасах нь 4-ийн факториалыг задлахдаа ингээд дараагийн тог бицээр хагаад уг тоогоо гарч энэ үржигдэхүүнийг гарч иртэл бичнэ гэсэн үг юм аа. 2 дугаар бодлого дараах илэрхийлүүдийг хялбарчлаа. Факториалын тэмдгийг ашиглаад хялбарчлаа. За 15-ын факториалыг үржих нь 16, үржих нь 17 гэдэг бол 17-гийн факториалтай тэнцв. За дараа нь k-д нэмэх нэгийг k-гаар үржиж, k-аас хан 1-ийн факториалаар үржихэд юутай тэнцв вэ гэдгийг харуул. K-д нэмэх нь 1-ийн факториал. За энэ хоёр жишээг харьцуулж харахад энэ бол 15, 16, 17 өсөх хэрэмбээр бичигдсэн. За энэ бол k-д нэмэх нэг өмнөх тоо нь k, k-гийн өмнөх тоо бол k-аас хан 1 гээд бүр хэрэмбээр бичигдсэн байгаа учраас энэ гурван тооны хамгийн их тоо нь бол k-д нэмэх нэгийн факториал гэж харагдаж байна. За дараагийн бодлого 8-ын факториалыг хуваах нь 3-ын факториал, үржих нь 4-ийн факториал. За энэ илэрхийлийг хялбарчлахдаа их тооныхаа факториалыг бага тооныхаа факториалаар задлж бичье. Тэгэхээр 8-ын факториал гэдэг бол 4-ийн факториалыг үржих нь одоо 8 хүртлээр үржих хэлбэртэй задлана. 4-ийн факториалыг үржих нь 5, 6, 7, 8. За энэ 3-ын факториалыг задлаа. 1, 2, 3. 4-ийн факториалыг энд хэвээр нь бичсэн. За одоо 4-ийн факториал 4-ийн факториалтай хураагдсан 1, 2, 3-ын үржүүр бол 6-тай хураагдлаа. Ингээд энэ бодлогын хариу 5, 7, 8-ын үржүүр буюу 280 гарч байна. За дараагийн бодлогыг авч үзье. 15-ын факториалыг хуваах нь 7 үржих нь 13-ын факториал. За мөн их тооны факториалаа бага тооны факториалаар задлж бичье. За тэгэхээр 15-ын факториал гэдэг бол 13-ын факториалыг үржих нь 14, 15. Энэ тоогоо гартал нь үржүүрээ хэлбэртэй өчнө. За 7-г үржих нь 13-ын факториал. За ингээд эндээс 13-ын факториал 13-ын факториалтай хураагдсан 7 14-тэй хураагдаад 2 2-ыг 15-аар үржихэд энэ илэрхийллийн утга бол 30 гарч байна. За одоо энд бид нар тоон дээр авч үзсэн бол энд үсэг оролцсон илэрхийлийг хялбарчлаа. За энэ дээр нэмэх нь 2-ын факториалыг n-1-ийн факториалаар задлаа. За үүний тулд энэ хоёр тоогоо жишгээр n дээр нэмэх нь 2 нь бол их тоо, n-1 нь бол n дээр нэмэх нь 2-оос бага тоо. Тэгэхээр n дээр нэмэх нь 2-ыг n-1-ийн факториалаар задлахын тулд n-1-ийн факториал гэж бичлээ. n-1-ийн дараагийн тоо n, n-ийн дараагийн тоо n дээр нэмэх нь 1, үүний дараагийн тоо n дээр нэмэх нь 2. За ингээд n-1-ийн факториалыг n-1-ийн факториалтай хураая. За тэгэхээр бол хүртвэрт бол n-ийг үржих нь n дээр нэмэх нь 1, n дээр нэмэх нь 2 гэд илэрхийллийн утга бол ийм дистралсан 3 тооны үржүүр гарч байна. Бодлого 3. Хаалганы цоож ялгаатай цэвэрэс бүтсэн 10 оронтой кодтой. Түүний кодыг хэдэн янзаар зохиож болох вэ? За бодолт. За хаалганы кодыг 10 цифрээс бүтнэ. Тэгэхээр хамгийн ихний цифр бол 10 цифрээс нэгийг сонгож авах буюу эхний байранд сонгож авах боломжийн тоо бол 10. За 2 дугаар байранд эхний авсан цифрээ авахгүй учраас 9 цифрээс сонгож авна. Тэгэхээр 2 дугаар байранд бол 9 цифрийн аль нэгийг сонгож бичигдэнэ гэсэн үг. За 3 дахь байранд 2 нь хасагдсан учраас 8 цифрээс нэгийг нь сонгоно. 4 дахь байранд 7-г гэх мэтчлэн явсаар хагаад хамгийн сүүлийн байранд үлдсэн нэг цифрийг бичгэнэ. Тэгэхээр эндээс 10-аас 1 хүртэлх тооны үржүүр буюу 10-ын факториал нь 3,628,800 гарч байна. Бодлого 4. X дээр нэмэх нэгийн факториалыг x-с нэгийн факториалт хуваахад 132 буюу факториал агуулсан тэгшдэглийг бодож үзье бүгдээрээ. За тэгэхээр x дээр нэмэх нэгийн факториалыг x-с нэгийн факториалаар задлж бичвэл
X-ээс хасах нэгийн факториалыг үржих нь энэ дээр нэгийг нэмээд x дээр нэгийг нэмэхээр x дээр нэмэх нэг. Хүртээр хуваараас x-ээс хасах нэгийн факториал хураагдлаа. За тэгэхээр тэнцүү тэмдгийн урт талд бол x-ийг үржих нь x дээр нэмэх нэг тэнцүү 130 гэсэн тэнцэтгэл гарлаа. За хаалтыг задлаад 130 гэсэн сул гишүүнийг тэнцүү тэмдгийн урагшин шилжүүлэхэд бол x квадрат дээр нэмэх нь x хасах нь 130 гэсэн квадрат тэгштгэл гарсан. За энэ квадрат тэгштгэлийн шийдийг нь олбол x1 нь 11, x2 нь сөрөг 12 гарсан. За энэ огш нь x1-ийг 11-ээр тэмдэглэсэн. Яагаад энд 11-ээр тэмдэглэсэн бэ гэхээр нөгөө факториал маань ямар тоох хэвтэй вэ? Тэгээс багагүй тоох хэвтэй. Тэгэхээр энэ бол сөрөг тоо гарч байсан. Учраас өөрөөр хэлбэл тодорхойлолтын дээр бид нар бол натурал тоонууд нэгээс эхлээд n ширхэг натурал тооны үр журиг бол факториал гэдэг. Өөрөөр хэлбэл энэ маань юу вэ? Тэгээс багагүй тоох хэвтэй. Учраас энэ бодлогын шийдвэл энэ тэгштгэлийн шийдвэл x1 нь 11 гэсэн шийдтэй байна. За дөрөвдүгээр бодлого. n дээр нэмэх нь 2-ын факториалыг хуваах нь 3-ыг үржих нь n-ийн факториал нь 4-өөс ихэхгүй байх ёстой. За энэ тэнцэтгэл шиг батъя. За тэгэхээр бид нар ерөөсөө л факториал агуулсан тэгштгэл тэнцэтгэл биш илэрхийлийг хэлбэрчлэхдээ факториалаас чөлөөлнө. Факториалаас яаж чөлөөлөх вэ гэхлээр их факториалаа бага факториалаараа задлж илэрхийлж бичнэ. За тэгвэл n дээр нэмэх нь 2 нь n-ээс их тоо гэдэг нь харагдаж байгаа учраас n дээр нэмэх нь 2-ын факториалыг n-ийн факториалаар задлж бичвэл n-ийн дараагийн тоо бол n дээр нэмэх нь 1, n дээр нэмэх нь дараагийн n дээр нэмэх нь 1-ийн дараагийн тоо бол n дээр нэмэх нь 2 буюу энэ тоогоо гарч иртэл үржүүрийг цааш үргэлжлүүлээд байна гэсэн үг юм. За ингээд n-ийн факториал n-ийн факториалтай хураагдлаа. За энэ тэнцэтгэл төвшин тэмдгийн хоёр талыг 3-аар үржүүлчихэд за энэ хаалтыг n дээр нэмэх нэгийг n дээр нэмэх нь 2-оор үржихэд n квадрат нэмэх нь 3n нэмэх нь 2 болсон. За тэнцэтгэл төвшин тэмдгийн хойтлыг 4-оор үржихэд 12 боллоо. За энэ 12-ыг урагш нь оруулаад хураахад бол n квадратаас нэмэх нь 3n n квадрат дээр нэмэх нь 3n хасах нь 10 тэгээс ихгүй гэсэн квадрат тэнцэтгэл төвш үүсэж байна. Энэ квадрат тэнцэтгэл төвшийг бодоход манай тэнцэтгэл төвшин шийд гарах хэрэгтэй. Энэ квадрат тэнцэтгэл төвшийг бодохын тулд бүгдээрээ энэ n квадрат дээр нэмэх нь 3n хасах нь 10 гэсэн квадрат 3 гишүүнтийг үржүүрт задлвал n дээр нэмэх нь 5-ыг үржих нь n-ээс хасах нь 2 гэсэн үржүүрт задлсан. n дээр нэмэх нь 2 маань тэгээс багагүй байх хэрэгтэй. Тэгээс их буюу тэнцүү. За энэ квадрат дээр нэмэх нь 3n хасах нь 10-ыг үржүүрт задлвал n дээр нэмэх нь 5-ыг үржих нь n-ээс хасах нь 2 гэсэн үржүүрт задлалаа. За энэ тэнцэтгэл төвшин шийдвэл тэгээс ихгүй байх ёстой. За энэ n дээр нэмэх нь 2 бол сөрөг биш тоох ёстой. За мөн энэ n бол сөрөг биш тоох ёстой. За энэ 3 тэнцэтгэл биш гуруулаа нэгэн зэрэг биелж явах ёстой учраас энд систем үүссэн. За энэ тэнцэтгэл бишийн системийг цааш бодохын тулд бүгдээрээ энэ эхлээд квадрат тэнцэтгэл биш авч үзье. За тэгэхээр эндээс тус бүрийг нь тэгтээ тэнцвүүл. За энэ дээр нэмэх нь 5-ыг тэгтээ тэнцвүүлээд тоншлуун дээр тэмдэглэвэл сөрөг 5. N-ээс хасах нь 2-ыг тэгтээ тэнцвүүлээд тоншлуун дээр тэмдэглэвэл 2 гарч байна. За квадрат тэнцэтгэл биш учраас бид тэмдгээ тодорхойлъё. За энэ завсар дээр авч үзье. Тэмдэг тодорхойл. За n-ийг n-ээр үржихээр эрэг тоо ахмад гишүүний коэффициент эрэг байгаа учраас энэ завсар дээр эрэг энэ хоёрын хооронд сөрөг утга аавна. Эндээс энэ завсарт бол эрэг утга аавна. Тэгэхээр тэгээс бага буюу тэнцүү утгыг авах учраас энэ квадрат тэнцэтгэл бишийн шийдвэл сөрөг 5-аас 2-ын хооронд гарч байна. За энэ бол квадрат тэнцэтгэл биш. За энэ чухам тэнцэтгэл бишийн шийдийг олъё. За тэгэхээр эндээс n-ийг олвол n нь сөрөг 2 гарсан. n нь сөрөг 2-оос их гэсэн учраас тэнцэтгэл бишийн шийд энд дүрслэгдэж байна. За энэ бол мөн тгийг тоншуулуун дээр тэмдэглэвэл n нь тгээс их гэсэн учраас энд дүрслэгдэж байна. За ингээд энэ 3 тэнцэтгэл бишийн шийд буюу энэ 3 завсар бол энэ завсарт давцж байна. Өөрөөр хэлбэл тгээс 2-ын хооронд
шийд давхцаж байгаа учраас n нь бол тэгээс багагүй 2-оос ихгүй тоо байх нь. Энэ нөхцөлийг хангах бүхэл тоонууд бол тэг, 1, 2 буюу манай тэнцэтгэл бишийн шийд бол ийм 3 тоо гарч байна. За өнөөдрийн хичээлийн гэрийн даалгавар. Энэ 3 тоон илэрхийллийн утгыг нь олно. Энэ илэрхийллийг хялбарчилж бичнэ. За энэ факториал агуулсан тэгшдэглийг бодно. Факториал агуулсан тэнцэтгэл бишийг бодно. За мөн өнөөдрийн үтсэн хичээлийн талаар мөн гэрийн даалгаварт 2017 онд хэвлэгдсэн 10 дугаар ангийн математикийн сурах бичгийн хуудас 185-аас 86 дээр байгаа факториалын талаар дэлгэрүүлэн уншаарай. За хичээлийн төгсгөлд багш нь та нарт нэг үг хэлхийг хүсэж байна. Хүн харснаа сандаг, сонссноо мартдаг, хийснээ сурдаг. За та бүхэндээ амжилт хүсье.